За, орой минь төргий та бүхэндээ өнөөдрийн хийх сэдэв бол хайрын мэрэг. За, энэ удаагийн сэдвээр болохоор бидний ирээдүй ямар байх вэ? Харилцаагаа яавал хөгжүүлэх вэ? Яавал саадыг давж туулах вэ гэдэг талаар тараад мэрэг хийх болно. За, одоогийн байдлаар чи нэг залуутай ч юм эмэгтэй хүнтэй сайхнаас уулзаж эхэлсэн байж болно. За, эсвэл одоогийн хостойгоо, их нэртэйгээ, нөхөртөөгөө, найз залуутайгаа ч юм уу харилцаа чинь те ирээдүйд ямар хөө байх вэ гэдгийг бас мэдэх сонирхолтой бол үзэж болно. Дээрэс нь харилцаач нэг жоохон урагшлахгүй ч юм уу хоёрын дунд үйл ойлголцол байвал яавал хөгжүүлэх вэ гэдэг талаар бас зөвлөгөө гаргаж ирж таарад мэрэг хийх болно. За тэгээд ерөөхдөө асуултууд нэг юм 5 асуултаас бүрдэнэ. За нэгдүгээр карт 5 хүзэр ихэдээ би сугална. Эсвэл 5 асуултаар нэгээс илүү хүзэрч суулж магадгүй. Харилцааны өнөөгийн байдал нь ямар хөө байна гэж харна. Тэгээд та хоёрын хооронд яг одоо юу болж байна вэ гэдэг эхлээд харъя. За тэгээд яг энэ эхлээд харилцааны одоогийн байдал энергийг үзээ та хоёрын хооронд яг юу болж байна вэ гэдэг таарч байвал та нар минь таарат мэргээ өргөжлүүлээд бүлгийн сонголтуудаа өргөжлүүлээд үзээд явчаарай. Жохон нэг тохиромжгүй юм шиг таарахгүй санагдвал дахиж эхлүүлээ. Сайн төвлөрж байгаад хамгийн татагдсан чулуун дараа дахиж сонгоорой гэж зөвлөе. Хоёрдугаар карт нь хоёрдугаар асуулт нь болохоор таны зүгээс тавигдаж буй энерги та энэ харилцаанд юу оруулж байна вэ? Тэгээд гуравдугаар асуулт нь болохоор нөгөө хүний зүгээс тавигдаж буй энергийг үзнэ. Тэр хүн яг юу хийж мэдэрч байна вэ гэдгийг үзнэ. Дараа нь болохоор дөрөвт болохоор саад бэрхшээл эсвэл суралцах зүйл юу байна? Юунд анхаарах? Юу та хоёрын дунд байгаа гол сорилт вэ гэдгийг харна. За 5 дахь карт нь мэдээж ирээдүйн харилцааны чиг хандлага, харилцаагаа хэрхэн хөгжүүл цаашдаа юу хийх ёстой вэ гэдэг талаар ер нь бол үзнэ. За ингээд ер нь бол нэлээд бодож жагаад гүнзгий асуултуудыг би тавиад харах болно. Хэнийг ч үзүүлж болно. Одоогийн дөнгөж уулзаж гисэн хүнээч байж болно. Одоогийн хосоо байж болно. За тэгэхээр мэдээж уламжлалт ёсороо энэ хүү 3 чулуунаас та бүхэн маань сонголтоо хий. За эхний чулуун за одоо жоох ингэж харуулъя. Би лааны гэрэлд мэрэгтүүлэг хийхээр шийдсэн илүү онгодыг минь оруулж өгдөг. За энэ чулуун аметист чулуу шүү. Хоёр дахь чулуун маань энэ ягаан болор. За гуравт маань энэ non jade буюу. За энийг чинь jade энэ монголоор юу гэдэг вэ? За марччихжээ. Англиар мэдээд монголоор мэдэхгүй sorry. Гуравт нь энэ ногоон чулуу шүү. Green jade гэдэг энийг чинь ногоо юу илээ. За эдгээр 3 чулуунаас сонголтоо хийх нэ. 1 дугаар нь 2 дугаар нь 3 дугаар нь. За тэгээд ерөөхдөө би асуултуудаа ямар утга учиртай тавих ойлгомжтой хэлсэн баг. За тэгээд бүгдээрээ 1 дугаараас эхэлцгээе. За тэгэхээр 1 дугаарынх маань таарад уншлах тавтай байвал тэгэхэд ерөөхдөө 5 асуулт тавьсан байгаа. Түрүүний би бол хэлсэн одоогийн харилцаанд чинь өнөөгийн байдал нь ямар хөө байна вэ гэд дараа нь болохоор энэ хүү харилцаанд чиний зүгээс гаргаж буй одоо хандлага энерги ямар хөө байна. Нөгөөх нь хүний зүгээс нь бас харагдаж байгаа энерги хандлага нь ямар хөө байна вэ гэдгийг харуулсан байгаа. За тэгээд саад бэрхшээл эсвэл хоёрын харилцаанд донд одоо ямар саад байна те суралцах зүйлс юу байна харилцаагаа цаашдаа хөгжүүлэхийн тулд илүү гүнзгий болохын тулд гэсэн асуулт бол 5 дахь мэдээж хоёрын цаашдын ирээдүйн чиг хандлага ямар хөө байх вэ гэж. За энэ дээр болохоор өнөөгийн хоёрын байр байдлыг харуулсан. Энэ дээр чиний санаа бодлыг энэ дээр тэр хүнийхээ бол энэ дээр саад бэрхшээл суралцах зүйл зөвлөгөө энэ дээр та хоёрын ирээдүй харагдсан байгаа. За ерөөхдөө миний мэдэрснээр бол ихэнхдээ одоогийн чиний үзүүлж байгаа хүн чинь хоёр танилцаад удаагүй. Эсвэл болзоонд яваад ч юм уу уулзаж учраа нэг тийм айхтар удаагүй дөнгөжл
үерх гэж яваа тий романтик харилцаа эхлүүлж байгаа хүмүүсний дугаараас сонгосон байх магадлал өндөр байна. За яг бас удаан хугацаанд харилцаатай байсан байж чад хүнээ үзүүлсэн бас байж болно. Гэхдээ ер нь бол нэг юм ихэнх нэг шинэ харилцаа харагдаж байна. Одоогийн байдлаар хоёрын харилцаанд нэлээд асуудлууд байна. Хоёр биентэйгээ базрын ойлголцохгүй байна. Дээрэс нь чи эсвэл тэр хүн чинь ч юм уу хосын харилцаандаа нэг цаг зав гаргаж өгөхгүй. Ажил ихтэй, амьдралын хариуцлага ихтэй, хичээл сургууль ихтэй ч байдаг юм уу? Иймэрхүү саадууд байгаа бол харагдаад байна л да. За тэгээд нэг саад нь бас юу вэ гэхээр энэ харилцаан дээр одоо чи ч юм уу те эсвэл тэр залууч нэлээд сэтгэл хөдлөлтөй хандж иж болно. Харилцаагаа бас тодорхой хэмжээгээр сайжруулдаг гэж бас бодож иж болно хийх юм. Гэхдээ ерхий саад нь бол юм байна. Хин хинтэйгээ жоохон харилцаан дээр эргэлзээтэй харагдаж байна. Цаг замуудаас болж байгаа бол чиний зүгээс харахад бол бас энэхүү харилцаагаа цаашдаа өргөжлүүлэхэд яагаад жоохон эргэлзээд байна вэ? Өөр хүн байгааг би бол олж харж байна. Магадгүй энэ уулзсан хүн чинь шинэхэн хүн те. Тэгээд яг энэ хүнтэй уулзсны давхцсан уулзаж эхлээд романтик харилцаа үүсгээд давхцаад эхэлсний дээр чиний экс гараад ирсэн байж болно. Өмнө харилцаатай байсан хүн. Тийм болохоор чи сонголтыг яаж хийх юм үнэхээр мэдэхгүй те эргэлзээд яваад байна л да. Одоогийн чи уулзж байгаа залуудаа заримдаа сэтгэл хөдлөл нь юм холимог байдаг. Яг чиний мэдрэмж болохоор on and off гэдэг чинь унтарч чадсан мэдрэмжтэй. Нэг өдөр аймаар сэтгэлээ чинь татаал үнэхээр хайрч хүргээ дараа өдөр нь чинь хүнээс нэг сонирхол буураад байгаа юм шиг мэдрэмж авдаг. Гэж харагдаж чинь тэгээд бас чи өөрөө бас нэг юм энэ хүнтэй бас үзэл санаа нийлэхгүйгийн улмаас нэг юм хоёрын дунд зөрчилдөөн үүсдэг болохоор энэ заримдаа чиний одоо чамайг стресстүүлдэг гэх юм уу. Тэгэд харилцаа чинь нэг өдөр сайхан байхаараа аз жаргалтай байна. Дараа өдөр энэ залуугаа ч юм эмэгтэйтэй уулзч байгаа хүнтэйгээ харилцаа нэг уйдгартай ч юм шиг нэг л цаашдаа өршөөл димич юм шиг ингээд юм дандаа юм on and off те унтарч хассан мэдрэмжийг аваад байдаг. Тэгэхээр цаашдаа харилцаагаа өргөжлөх байх уу гэдэгт итгэлгүй. Тэгээд ирэхээр бас амьдрал чинь өөр хүн байгаад яг үнийг хэлэхэд тэр нь сайхан бас гарч энэ хүнтэй уулзж байгаа энэ зэрэгтэй бас сайхан гарч ирсэн байж болно. Эсвэл бүр өмнө мэддэг эсвэл X ч юм уу давхар гараад ирсэн байж болно. За ингээд бүр харилцаан дээрээ эргэлзээд энэ уулзж байгаа хүнийхээ тэ мэдрэмжийг гэх юм ингээд on and off байгаад байгаа дээр өөр хүн өөр сонголт гараад ирсэн болохоор ингээд яг үнийг хэлчих яг яахаа мэдэхгүй байгаа шинжтэй харагдаж байна. За ерөөхдөө та нарын одоогийн байгаа байдал чиний үзэл бодолтой энэ хүү нэгдүгээр бүлгийн сонголт таарч байвал та нар бүлгийн сонголтоо ингээд өршөөлөд үзээ авчираа. Харин эсэргээрээ чиний одоогийн уулзж байгаа залуу эсвэл эмэгтэйгийн хувьд бол ямар харилцаан дээр ямар санаа бодолтой байна вэ гэхээр S of Cups гарч ирсэн. Энэ бол ерөөхдөө чамаа гэсэн сэтгэл байн чи их таалагдсан, зарим бүр чамд гүнзгий дурлсан байж болно. Чамтай харилцаа цаашдаа эхлүүлэе гэж бодож байгаа ч энэ хүний санаа зовнил байна. Бас эргэлзээ байгаад харагч чинь тэр нь мэдэрснээр бол бас хоёрын энерги айгүй адилхан. Энэ хүн бас заримдаа зүгээр яг одоо дөнгөж уулзаж ирсэн хүмүүс байгаа бол шүү дээ. Уулзаа 1-2 сар болсон бол заримдаа нэг юм эрхчлөөтэй байх хүсэлтэй яг аль биесээр хүний эмэгтэй хүний ч юм уу найз залуу нөхөр болоход бэлэн бус байгаа болохоор за эрэгтэй хүн дээр авал хүс ялгаа байхгүй гэж дандаа хэлдэг болохоор тэгээд энийг өөрийгөө нөгөөхөө хүчрийг нөгөө хүнийгаа энерги ингээд ойлгоод үзээд явчаарэ. Чамтай адилхан эргэлцдэг заримдаа нэг эрхчлөөтэй баймар ч юм санагддаг. Чи таалагддаг гэхдээ энэ хүн яг ингээд харилцаагаа дараагийн шатны гүнзгийрэлтэй бэлэн биш. Ерөөхдөө нэг юм сингл эрхчлөөтэй хинтэйч тийм сериосны харилцаа үүсэхгүй байх мэдрэмж нь бас хамгаалаад байдаг болохоор чамтай харилцаагаа бас цаашдаа эхлүүлэх үү байх уу гэдэг асуудал гарч ирж байна. Энэ хүн ч гэсэн бас сэтгэлэн боддог хүн бас байхыг үгүйсэхгүй. Ерөөхдөө харилцаанд хоёрын дунд нэг саад байгаадаа 3 дахь итгээд байна. Нэг бол чиний тал, нэг бол энэний талд. Эсвэл та хоёрын талд хоёуланд ч байж болох юм. Хоёуланд нэг боддог өмнө уулздаг ч юм уу хүн байгаа болохоор ингээд харилцаан дээр хоёр эргэлзээд байна. Тэгээд сүүлийн үед ч юм уу нэг хэсэг харилцаасан дайжгүйсэн бол одоо нэг жоохон хөндийсэн юм шиг яг урагшлаад байгаа мөхөр харилцаач ууршлахгүй, болсон мөхөр болоогүй. Дээрс нь хин цаг зав маш их багтай. Эсвэл тэр хүн цаг зав маш их багтай ажилдагаас нь болоод чи энэ хүн чамайг сэтгэл
байгаагүй юугууд нэргэлцдэг байж болно. За иймэрхүү гурдч тэгээд энэ саадууд болон сэтгэл санааны хувьд бол ийм саадууд бас гарч ирж байна. Бас ажил карьертэй холбоотой саадууд гарч ирж байна. Мэдрэмж нэг унтарч ассан байгаад энэ ялангуяа чиний хувьд бол би хэлсэнтэй. Тэгээд харахаар цаашдаа энэ хүү харилцаан дээр юун дээр анхаарах вэ? Яаж хөгжүүлэх вэ гэхээр хэрв энэ залуучин ч юм одоо чиний бодлоор бол одоо бас нөгөө нэг бас энэ залуугаас одоо энэ эмэгтэйгээс ч байд юм уу? Харилцаагаа цаашдаа бас аюулгүй өргөжүүлэх сонирхолтой байвч чамд энэ залуу чи холимог сигнал өгөөд байдаг байж болно. Нэг болохоор чамайг аюул сайхан өнөөдөр хонгором би чамайг сансан шүү гэж гарч ирээд энэ дээр болохоор page of funds дээр аюул гаргаж байгаа хгүй. Нэг болохоор өстой би чамайг саналаа хоёлаа ийш тийшээ явъя гарын орыг гэсэн нэг болохоор гээд алга болцдог ч юм уу. Ингээд ийм холимог тахиа өгөөд байдаг чиний ингээд аюул тархилгааг шаналгадаг те зовоодаг бүр яах учраа болохгүй. За энэ залуу нэг л те эсвэл энэ эмэгтэй ч юм уу ингээд харилцаан дээр ийм хандлагатай байгаа бол би нөгөө хүнтэй боломж яагаад өгч болохгүй гэж гэсэн санаа бодол бас эргэлзээ байж болно. Ингээд тархилгаач эргэлзүүлээд байдаг. Тэгэхээр чинь хүн чам нааш таандаа тэр энэ хүн над сайн байна гэж бодохоор чиний сэтгэл чи бас ундраад гараад ирдэг байж болно. Тэгэл авааны гайгүй харилцаач явс алга болчоор за энэ харилцаад юм бол болдгийм үү гэсэн ингээл чамаа нэг юм on and off юм циркэлтэй ингээд тойрогт оруулаад бас тархилгаач гашилгаад байгаа шинжтэй бас энерги нэлээд харагдаж байна. За энэ залуугийн нэг дутагдaltaй тал бас энэ эмэгтэйний дутагдaltaй тал гэх юм бол хөнгөмсөг байх магадaltaй. Хинтэй ч ямар нэг аль биесны хосын харилцаатай болох үүрэг хариуцлага үүрэг дургу таалагдсан эмэгтэйтэйгээ эсвэл эрэгтэйтэй уулзаал юм чөлөөт байх гэж сонгодог. Төрлийн бас зан характерын чиний толгойн өвч байж болно. Бас санаач бас нэг эргэлзээд байгаа юм өөр эмэгтэй эсвэл өөр хүнтэй байх магадaltaй гэж бол харагдаж байна. За эсвэл зарим нэндээ бас заавалчгүй өөр гурдчтэй байх албагүй. Зөвхөн энэ хүний сэтгэл санааны хувьд сонголтгүй байгаа. Хоёр талын аль замын алийг сонгож чадахгүй байгаа те. Бас тийм шийдвэргүй алхмыг бас харуулж болдог хөзөр. За одоо тэгэхээр цаашдаа энэ харилцаагаа яавал зүгээр вэ гэдэг талаас нь харах юм бол өөртөө ихтэй байр суурь олж авах хэрэгтэй, санаа зовнилоо орхих хэрэгтэй, уулзаад ярилцах, аль бол цагийг сайхан өнгөрүүлэх хичээх хэрэгтэй. Аливаа зүйлд сахиу сууд чам зөвлөхтэй бол те хосын харилцаатай ч юм удаан хугацааны романтик харилцаатай бай гэвэл чиний зүгээс ойлголцол, хүндлэл, төвчээр бас шаарддаг юм а. Тэгэх юм бол аз жаргалтай хосын харилцаа, аз жаргалтай гэр бүлийн харилцаа бий болдго юм а гэсэн зүйлийг хэлж байна. Хоёрын дунд бол сэтгэл санааны зовлон, гоныг итгэлгүй байдал байна. Бас өөртөө итгэлгүй энерги бас нэлээд ажиглагдж байна. Тэгэхээр чиний үед юу гэхээр өөртөө итгэлтэй энерги татаж буцаж сэргээж аваад яг юуны харилцаан дээр юу хүсэж байгаагаа айлтгүй хэл эгодо хөтлөгдөхгүйгээр те чи үнэхээр надад таалагдж чинь чи надтай харилцаагаа жоохон өргөжүүлэе гэж бодж илүү бүтээ гэж бодвол шийдэмгий байгаад яг юу хүсэж байгаа хэлээд өгөө те гэдэг ч юм уу нэг иймэрхүү байдлаар ярих хэрэгтэй гэж харагдж байна. За тэгээд аль болох уулзаад уцсны цанаас биш те ингээд энэ хүү харилцааг уулзаад хэлээд ярилцвал хоёрын дунд асуудлууд бас цэгцрэх боломжтой юм аа. Залуучин үйл ойлголцолтой юм эсвэл нөгөө эмэгтэй чинь ингээд чанд холимог төхөө өгөөд байвал чи ядлан холимог төхөө өгөөл уулзыг уулзаад уулзах гүнгүүд нь за энэ намайг гоохгүй бол би ч уулзгооч гэдэг юм уу. Ийм хандлагаа өргөх хэрэгтэй байна. Шууд л уулзаал ер нь бол айтаахан байдлаар тийм үү те ингээд яг чи яамаар байгаа юм бэ харилцаа би бол чамтай ингмээрэн тэгмээрэн те чи надад үнэхээр таалагдав би чамтай нэлээд удаан хугацааны дотн харилцаа эсвэл одоогийн хоёулын хосын харилцааг л болж өгөхгүй байна. Би чамтай илүү гүнзгий романтик харилцааг хүсэж байна гэх мэтлэн ингээд ярилцаад үзэх юм бол тойрны харилцааны саад алга болох шинжтэй дээрс нь түргэн алхам битгий. Энэ залуучин бас чамтай адилхан эргэлзээд байх мангууд нь чи за энэ болохгүй юм чинь би дараагийн надад бас өөр залуу байгаа цаана те эсвэл өөр эмэгтэй байгаа юм чинь за энэ хүнтэйгээ уулзаж очиод явчих гэдэг ч юм уу. Чи өөрөө бас хоёр талтгүй гэдэг юм бол одоо ингэж ярьдаг шүү дээ. Хоёр туулаа хөөсөн хүн хоосон хоцорно гэж ярьдаг та тийм альчгүй хоцрох магадaltaй болохоор бас нёгийг сонгоорой. Яг ямар хүнийг сонгохыг хүсэж байгааг тэрэн дээрээ л сонголтоо хийгээд шийдвэрт алхам хийх хэрэгтэй. Хэрвээ чи энэтэй харилцаа дээр эргэлзээтэй байх юм бол нөгөө хүнээс эсвэл нөгөө хүн дээр эргэлзээтэй яг энэ хүнтэй л болоё гэж бодож байгаа бол яг зүр сэтгэлээ сонсоод хэнийг сонгохыг хүсэж байна тэр хүнийгээ сонгоод тэрэндээ сэтгэлээ бүрэн дүүрэн илчлээрээ эгоо дараарай гэж зүйл юм.
За энэ зөвлөмжийг авч чадвас тойрын харилцаанд ямар гайхалтай ирээдүй хүлээж байна гэж. Одоогийн байдлаар бол Six of Swords 6 гэсэн болохоор тойрын юм үйл ойлголцолтой харилцааг илэрхийлж яг салгачгүй нийлэгчгүй ч юм эсвэл харилцаа чи хаяа уулзал хаяа болчиход байгаа нэг юм уршлалчгүй харилцаа байгаа шүү дээ. Энийг хэлтэж байна. За энийг даван гарч бол тойрын харилцаанд бүр гэр бүл болох, үр хүүхэдтэй болох, хурим найр хийх гайхалтай ирээдүй байна. Нэг гэрт орж амьдрах. Ер нь ингээ харилцаагаа дараагийн шатанд аягүй хурдан авчрахаар харагдаж байна. Зарим хүмүүс уулзаад хэдэн жил босон нэг гэрт орж амьдраад үр хүүхэдтэй болдгоо ингээд уулзаал нийлээ салаал яваал гэдэг штэ. Тойр энэхүү одоо саад бэрхшээлтэй саяны хэлсэн зөвлөгөөг ер нь дагаад биелүүлчихвэл бас чи биш тэр хүнээс чинь ч гэсэн энэхүү зүйлийг бас хийх хүчин чармаалт байх хэрэгтэй. А тэгэх юм бол тойрын харилцаа аягүй хурдан дараагийн шатанд дахин нэг л мэдгээд нэг гэрт орж амьдрал хурмаа хийгээл гэрэлтэй батлуулаа нэг л мэдгээд хүүхдтэйч болт юм уу. Ийм аз жаргалтай ирээдүй хүлээж байна. За уулзаад нилээ уудсан хосууд мэнж байсан хамаагүй те тухайн хүнийг өөрсдийн хосын харилцааны ямар байна тэрэн дээр нь ойлгоод үзээд явчаарай. За тэгээд нэг хэсэг нилээ удаа уулзсан хосууд мэнь байж болно. Харилцаач салангад байх гэдсэн ингээд анхаад байсан бол утгагүй сайжирнаа, илүү бат бөх болно, дараагийн шатанд дахинаа, гэрлээгүй хүмүүс гэрлэнэ, өр хүүхдүүлээжсэн хүмүүс өр хүүхдтэй болно гэж харагдаж байна. За тэгээд хин нэгнийхэн хувьд юм эсвэл хоёрын хувьд бол өөр хүний тэ сэтгэлдээ боддог ч юм уу бас нэг юм уулздаг ч юм уу байсан бол энэхүү саад нь алга болно. Гэтэ жоохон цаг хугацаа орно гэж харагдаж байна. За энэ асуудлуудыг даван туулаад өөртөө ихтэй байдлыг олж зүрх сэтгэлээ нуулгүй илчилснээр харилцаанд юм гайхалтай ирээдүй хүлээж байна. Нэг дугаарх нэмийн хувьд бол. За өнөөдөр бол би хүзрүүдэд холиагүй хольж бэлдээд дээш нь харуулад ерөөхдөө ингээд тавьцсан. Тэгвэл заримдаа айгүй холлоо хүзэр ямар удаа холд ингээ бас нэг юм шүүмж аваад таа. Одоо тэгээд хүзрээ ойлгохгүй ингээ гарангууд нь хүзрээ холсонгүйгээ бас шүүмжлэх үедээ нэр олон хүүхнүүдийн ааш авриг болох гэж бас хэцүү ээ шүү л хийсэн. За тийм ээ. Тэгээд ерөөхдөө бас ингэчүүл бас амарч юм уу гэж бодлоо л да. Өнөөдөр ийм байдлаар тэгээд туршаад хийгээд үзье гэж бодлоо. За тэгэхээр эдгээр зүйлсээр анхаарах, санаа болоод цэцлэг хэрэгтэй юм нөгөө хүний чамааг сэтгэлийг харлаа. Тийм ээ уулын чамтаас харилцаагаа эхлүүлэе гэж бодож байгаа заримдаа хоёр доод байдаг шалтгааныг би бас хэлсэн дээ. Нэг жоохон юм freedom freestyle байх сонирхолтой хүн бас харагдаад байгаамаа гэж бас илүү адил явдал туртай илүү их нөгөө ажил карьераа маш их анхаараад чамдаас цаг зав гаргаж чаддгүй чиний урмыг гонсоолохтой байх шинжтэй байсан. Тэгэхээр юусэн нүүр тулаад шууд харилцсан дээр юм байна гэдэг зөвлөгөө тань хэлье. За ингээд нэг дугаар имэн таарад уншлага үгээр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлаа, баяртай. За 2 дугаарх маань таарад уншлагадаа тавтай мэл та нар маань энэхүү ягаан боловчулыг сонгосон. За тэгэхээр 5 асуултаас бүрдсэн хайр эмэрийг би түрүү хэлсэн те. Тэгээд талын 4 хүзэртэй болохоор эдгээр 4 хүзтэй та хоёрын харилцаагийн одоогийн байр байдлыг харуулсан байгаа. За хоёрын харилцаа одоогийн байр байдал энэ дээр чиний санаа бодол. За энэ таарж ойл цаашдаа бүлгийн сонголтоо бүршүүлээд явчаарай. Энэ дээр болохоор чиний хамтрагчийн чинь хосын чинь ч юм уу те сайхнаас уулзчиж ихсэн бай одоогийн харилцаатай холбоотой юу ч байсан бай тэр хүний чамааг сэтгэл санаа бодол харилцаан дээр ямар бодолтой санаа сэтгэлтэй байна вэ гэдгийг харуулж байгаамаа. Энэ дээр болохоор чиний одоогийн харилцаан дээр ямар бодол төлөвлөгөөтэй санаа бодолтой харуулж байгаа бол энэ хүү 4 хүзэр дээр та хоёрын дунд харилцаан дээр ямар саадууд байна вэ те юун дээр анхаарах бай тэгвэл яавал харилцааны холбоо чинь илүү цаашдаа илүү гүн бат болж хөгжөөд явах вэ гэдгийг харуулах бас нэг бодлын зөвлөгөө болох хүзрүүдийг гаргаж ирсэн бол доод талын 6 хүзэр дээр хоёрын цаашдын ирээдүйн харилцаа холбооны энергийг харуулсан байна. За миний мэдээснээр бол одоогийн дунд бол хоёр бол яг ч салчаагүй ч юу нь бол нэлээд юм хэрүүл маргаантай ч юм уу харилцаа байгаа гэж харагдаж байна л да. Нэг хэсэг завсарлага аваад хэдсэг уулзаагүй түр салцсан байсан байж болно. Эсвэл салаагүй ч гэсэн ингээд нэг уулзаараа нэг маргалдаал тэнгуүдээ хэд оног би хоёр бинтэйгээ уулздгүй тань тартагч юм уу те нэг юм зүйлүүд байж болно. Тэгээд одоо хэрв чи нэлээд гомдолтой ч юм уу ингээд харилцаан дээр асуудалтай байсан бол чи одоо чиний хамтрагч гэх юм уу чиний одоогийн уулзж байгаа хүн чинь
чамаас уучлахгүйгээд ирээд харилцаагаа буцаж эхлүүлэе гэсэн ч дахиад хоёр маргалцсан байж болно. Эсвэл энэ чиний нэрийг. Гэхдээ энийг би бараг магадгүй илүү чиний нэрийг баха гэж хараад байл. Чи за одоо би их аштай. Тэгээ бис одоо ингээд хин хинд нь асуудал бэн байгаа болохоор одоо нэг удаад ингээд хоёлаа болио. Тэг ингээд би буулт хийя. Намайг уушлаач яж хоёлаа буцаа шинээр эхэлье гэж гэдэг юм уу. Тэнгүүчгүй хоёлаа одоо ингээд дуусгая. Хоёлаа болио ч гэдэг юм нөгөө хүнийх нь те. Нэг юм харилцаа холбоотой. Гэхдээ би энэ дээр илүү мэдснээр бол хоёр дээр айгүй эргэлзээтэй юм. Хоёулын дээр нөө Wheel of Fortune Азийн хурд гэдэг хүзэр гарч иж байгаа хгүй. Энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр Major гэх том аркана гарч ирсэн. Юу вэ гэхээр хин нь хоёр биний ойг сэтгэл нь хурж унтраад байдаг. Заримдаа нэг хайр хүрээл, заримдаа цуг байхаар сайхан, заримдаа цуг байхаараа нэг ядаргаатай залмаар ч юм шиг, уйдмар ч юм шиг. Энэ хүнээс салмаар ч юм шиг мэдрэмжийг ингээд зөвхөн чи биш. Тэр хүн чинь ч бас авдаг. Дээрс нь чиний одоогийн хос чинь те маш их ажилтай, цаг завгүй ажилдаг. Тийм байгаа чи ингээд эсвэл тоор ингээд маргалдаад тэр энэ хүнд улам л ингээд айгу сэтгэл санааны дараа болт юм байл. Би амар ажилтай ингээд амьдралаа авч явах ч юм уу, тэгээд хосын харилцаагаа авч явах гэдэг мөнгө санхүүгийн тэг ингээд бор бокс хэлгүй ажиллаж байхад одоо ингээд дандаа чамааг бол ингэж бодож явахгүй гэл дандаа л хэрүүл уруулах ялахгүй юм дээс болж маргалтын тунирхын тийм болохоор харилцаагаа цааш та өргөжлүүлэх үү юу гэдэг талтаар нэлээд эргэлзээд эхэлсэн шинжтэй байгаад байна. Чиний хувьд бол энэ хүндээ маш хайртай, сэтгэлтэй. Гэхдээ заримдаа нэг юм болоод зүгээр би даасан ганц би эмэгтэй байгаа. Зөвхөн өөрийг хайрлаа, зөвхөн өөртөө цаг зав зарцуулаа тийм ээ. Мөнгө санхүүчд юм уу, ажил карьер дээр хараа гоо сайхан гадаад үзмжин дээр ингээд анхаараа зөв эсвэл ингээл амралтанд яваач юм уу, найз нөхдөйгөө байж цагийг сайхан өнгөрөөж гэдэг юм уу. Бас нэг юм бодол эргэлзээ байдаг. Гэтэл чи энэ хүнд хайртай байна. Энэ хүн чамааг их сэтгэл нь байна. Гэхдээ энэ хүн бас нэг хэлбэлцдэг. Дээрс нь одоогийн харилцаан дээр эргэлзээ чамаас харилцаагаа цаашаа өргөжүүлэх үү эсвэл болох уу гэдэг тал дээр шийдвэр гаргаж чадахгүй яваад байгаа харагдаж байгаа. Болохоор би энэ одоо 6 up caps буюу 6-гийн аягаар дээр энэ дээр харилцаан дээр илүү чи нэг уучлахгүйсэн цаа хоёлаа маргалцсан гэсэндээ одоо эвлэрья те эсвэл хэдэн хоног уулзаагүй хэдэн сар уулзаагүй төр зүрийн завсарлах авцсан харилцаа байсан бол чиний хувьд бол хүрээ дээрээ те намайг уучлаа, чамд бас буруу байгаа ш, надад бас буруу байсан байж болно. Хоёулаа харилцаагаа цаашдаа ингээд өршөөлөд аваад явъя гэдэг байр суурь нь илүү давмгаалж ийн гэж би хараад байна. За нэг иймэрхүү жоохон асуудалтай ягчиг салжаагүй хосууд би нэлээ олж харж байна. Гэтэл нэг юм жоохон токсик хоёр бинтээ үл ойлголцдог. Зарим бүр нэг хэсэг уулзаагүй төр зуурын яг 100% сасан гэхэд хэцүүч. Төр зуурын ингээд хоёрын биндээ завсарлаад үзье хоёлаа тустай байгаад үзээч гэдэг юм уу те. Тийм байр байдалтай нэрхтэй бас тийм хосууд маань бол харагдаад байна. За дээрэс нь энэ чиний бас нэг гомдолтой зүйл нь юу вэ гэхээр энэ хүн чинь дандаа бас аявуух завгүй ажилдаг ч юм уу те. Чам цаг зав гарах нь бага байж болно. Тэгээд энэ дээр бас нэг энергийг харахаар хоёрын дунд маргалдаг зүйл нь өөр хүнээс болж болно. Одоо жишээ нь эрэгтэй хүн дээр бол энэ чиний нөхөр юм уу найз залуу бол өнгөрсөн чамаа хуурм ихэлсэн. Болохоор чинь хүнд итгэдэг. Эсвэл хөдөө гадаа ч юм уу гадаад дотоод руу улс руу ингээд ажиллаараа яваад хэсэг холбоогүй болохоор чи хэрүүл хийж эхэлдэг. Чи дахиад намайг хураад байна. Чи дахиад өөрөө хүүхэндээ байгаа юм шүү гэдэг юм итгэхгүй хардаж сэрцсэн байр суурьнасаа болоод хоёрын дунд дахиад ингээд гайгүй байсан харилцаа чинь ингээд хэрүүл урал болдог. Шинжтэй харагдаад байна. Өнгөрсөнд энэ хүн чинтэй бас зарим хүмүүсийн хувьд бол чиний үзүүлж байгаа хос чинь чамаа бас хуурсан байж болно. Зарим хувьд бол одоо ч ингээд өөр хүнтэй ингээд харилцаа холбоотой болохоор за энэ ялангуяа хоёр тустай байхдаа ч юм уу үргэлжилж бол нэг хүнтэй харилцаатай уулзаж учирсан те зүйл байгаа амьдралд нь өөрийнх нь нэг юм сэтгэлд нийцсэн ч юм уу сонирхлын татсан хүн гараад ирсэн болохоор одоогийн хоёрын харилцаагаа цаашдаа өргөжлүүлэх үгүй дээр нэлээд байр суурь нь гагсан эргэлцсэн шинжтэй болоод ирлээ гэж харагдаж байна. За чи бас энийг мэдрэхээрээ бас энэ харилцаан дээр бас яах ихээ мэдтгүү. Гэтэ бас нэг удаа чи уушлахгүйгээд үтсэн гэж харж илүү эмхтэй талаасаа гэж харагдаад байна. Энэ дугаарыг үзэж байгаа эмхтэй илүү буултаа гэдэг харилцаан дээр жоохон анхаарал тойлоо. За ялангуяа өөр хүүхдтэй хүмүүс байгаа бол эхнэн нөхөр ч юм уу байгаа бол тэ өөр хүүхдүүдэд бодоод ингээд цаашдаа харилцаан дээр асуудалгүй ингээд явъя. Тэгэхэд энэ хүнгүй ингээд салсан бол салсан ч гэдэг юм уу. Эсвэл би бод хугацаа хэрэгтэй байж гэдэг юм ингээд юм нэлээд адармаатай байсан.
Дээрс нь хүндлэнгийгтгээд бас энэ хүний зүгээс бол гарч ирсэн гэж харагдаад байгаа маа. За хоёрын нод учиж байгаа саад бол хурам эхлэлт. Эрэгтэйгийн чинь зүгээс гэх юм бол за эмэгтэйгийн зүгээс ч биш үү. Чи ирүү эмэгтэй бол энийг эрэгтэй, чи эрэгтэй бол энийг эмэгтэй гэдээ ойлгоо авчин тийм ээ. Нэг жоохон ийм зүг нэг эрэгтэй өмнө зүгээс ч нэг жоохон захирангуй, тушаангуй, хүндий хүүтэн байдаг. Харилцаан дээр нэг уян налархаа байж өгдгөө бас аюу сааттай байна. Жишээ нь чи эрэгтэй бол та эмэгтэй хүний нэг сарна өдөр болгон сарнаа цэцэг авч өгөөд ресторан савд оруулаад шүлэг уян найраг бичээд байдгүмаа гэхэд ядаж нэг хайртайч гэдэг юм уус нэг халамжил зөөлөн дулаан уур амьсгалаа мэдрүүлэхгүй. Тушаангуй захирангуй энэ гэрт би юм болдог, би ажил хийдэг ч гэдэг юм уу. Ийм асуудлууд нь нөгөө хамтрагч байгаа гомдох шинжтэй байгаад байна. Энэ зан характер дутагдал дээр анхаарат өгч юм бол хоёрын харилцаа бол их сайхан байхаар нь. За бас дээрэс нь хуурм эхлэлт харагдчих байна. За бас заримдаа зарим хүмүүсээр хуурм эхлэл нь шууд эмэгтэй өмтэй холбоогүй байж болно. Худлаа ярих тийм үү. Хийсэн зүйлээ өвгөсгөх гих мэтлэн саадууд бол байна. Энэ дээр анхаарат явчулвал нь бол зүгээр харагдаж байна. Тэгээд миний зүгээс бол одоо чи хосоо үзүүлж байгаа бол өөрөө чинь хосыг үзүүлж байгаа эрэгтэй ч эмэгтэй ч хүн энэ хүний сэтгэл нь эргэлцсэн байна. Дээрээс нь маш их ажил төрөлтөн дээр те харилцаанд шийдвэр гаргаж чадгүй чамааг их сэтгэл нь унтарч ассан мэдрэмж байна. Чамд бас энэ харагдаад. Гэхдээ чи энэ хүнд илүү хайртай гэж бол харагдаад байгаа юм аа. За байгаль байдал чаны үзэл бодол таарад явж ил та нар минь бүлгийн сонголтоо үзээд явчаараа. Таахгүй бол дараагийн дугаарыг сонгороо буруу сонголт хийсэн байна. Чулуун дээр эргэлзэж сонгосон байж магадгүй юм аа. За тэгээ харилцааг хэлсэндээ төр зур завсаалга авцсан эсвэл бүр салаагүй байж болно. Жохон юм үл ойлгоцолтой хэрүүлтэй байгаа харагдаж байна. Эдгээр ингээд тийм нэгэндээ бас дээрс энэ саад нь бас чиний зүгээс. Энэ хүн тэгэхээр цаг завгүй зүгээр ажил төрөлгээд гадагшаа явлаа онгорынхан хөдөө орон нутгад олон нэг ажиллаараа үнэхээр одоо толгой өмдөгт завгүй байхад нь чи бас хардаад хэрүүл уурал маш өгсдөг байж болно. Чи өөр эмэгтэй хүнтэй эсвэл чи өөр залуутай байна, чи өөр юм худалч шээд гэдэг юм уу гээд чиний энэ харын сэтгэл чинь хостой хамтрагчтай итгэхгүй байгаа сэтгэл чинь тойрны харилцааг маш их нурааж балалж байна. Ингэснээр чи өөртөө сэтгэл санааны шарх авчирснаас нөгөө өмнөжсэн зовоогоод стресс төлөөд энергинд бараад байна. Шинжтэй болохоор итгээд үз. Яг өнгөрсөнд үнэхээр чамаа хуурч исэн бол итгэхгүй байж болно. Өнгөрсөнд чиний хостой одоогийн уулзж байгаа хүн чи хөрөөсөө чамаа хуурам эхэлж байгаагүй. Чи зүгээр л ингэж боддог, хаарддаг бол за энэ одоо үзэл бодлоо жоохон аваад хайчих хэрэгтэй байна. Тэгэх юм бол харилцаа чинь цаашдаа нэлээд хөгжингөө явна гэж харагч чинь. За тэгээд эсвэл энэ хүн чинь те чамаа зүгээр л ажил төрлөө хийгээ явж бас хардж болно. Нэг юм хоёр талд аль аль нь ч байж болно шүү. За тухайн үзэж байгаа хүнийхэн ситуашн буюу байгаа байдлаас нь хамаарна. За ялангуяа энэ эрэгтэй хүннийг үзүүлж байгаа эмэгтэйчүүд нь бол их хартай, нэг жоохон юм дарангуулсан, бадсан шинжтэй харилцаан дээр байдаг нь чиний сэтгэл санааг маш их зовоодог, гомддог. Тийм болохоор энэ хүнийг хайртаач гэх энэ хүнийг хайрлах сэтгэл заримдаа унтардаг. Тийм болохоор заримдаа чи ганц бие явмаар санагддаг тийм. Нэг л их захирангуй, хайр халамж байхгүй нэрхтэй хүн. Тэгэд би ерөөсөө 9 шидийн асуудал гаргаагүй байхад тийм. Цаг үргэлж намайг чи хин үеийн утсаа өөр залуутай байна уу ч гэдэг юм ингээд хардаад байдгаас нь болоод чиний хувьд бол стресстэй чи юу амьдрахын илүү тайван балансыг олохыг хичээж байгаа одоогийн бас санаа бодол байж болно. Илүү за сингл гэдэг юм уу ингээд өөрийнхөө ажлаа игээл амьдрал стресстүүл хардах хүнгүй ингээд сингл байсан амьдрал зүгээр ч юм уу да гэсэн бодол бас чиний тархилгоонд эргэлдэж байхыг өгөөсөхгүй тэгж харагдчих байна. За хин хинтээ итгэхэд сурах харилцаан дээр дарамгуулахгүй, зандрахгүй, эсвэл тушаангүй байхаа болох. Ийм бол хоёрын харилцаанд бол гайхалтай өөрчлөлтүүд гарна гэж харж энэ дээр world хүзээр гарсан байгаа. Хайр дурлж улам бат бэх болно. Гэхдээ миний зүгээс харахад бол илүү чиний хосод ч бас нэг юм өөр дээр анхаарах, алдаа дутагдлаа засах хэрэгтэй гэж харагдаж байна. Энэ хүний бас шууд залруулна гэдэг бас заримдаа хэцүү. Нэг бол хоёр би нэг итгэхийг хардаад байнга хэрүүл хийдэг. Эсвэл нэг нь энэ харилцаан дээр нэг хардаад байж суулгаж чаддгүй. За заримын хувьд бол өнгөрсөнд ингэж хартаас ч өөр аргагүй тийм үйлслүүдийг хийсэн болохоор юм хэрүүл уурал тасардгүй те ийм харилцаа гэж харагдаад байна. Тэгэхээр хүн хүнийхэн байгаа байдлаас би тал талаас нь ойлгомжтой тайлбарлах гэж хичээлээ. Жохон замбрааг барьсан бол
уучлаарай. Гэтэ тухайн сэдв дээр гараад ирэнгүүт яг өөрийнхөө байр байдалтай тохироод ирнэ шүү дээ. Ирдэг дээ. Тэгэхээр за ингээд яг ойлгоод үзчихээрэй. Тэг. За нэр манай хүн хартай гэсэн юм аа гэд. Хэрэг хартай бол ингэж ойлгох ч юм уу. За эдгээр саадуудад авчвал ирээдүйн хувьд бол юу байна гэхээр тойрын дунд уул нь бол бас хүнлэнгийн хүмүүс хэрэгтэй. Одоо эцэг их ч юм уу найз нөхөд эсвэл мэрэгжлийн сэтгэл зүйчээс харилцаан дээр зөвлөгөө авбал зүгээр юм байна. Тэгэх юм бол тойр цаашаа хэрв за маргаан ч дуусахгүй байсараа нэгэн залхаад яваад өгч магадгүй гарч байна. Эмэгтэй ч юм уу тийм за салъя гэдэг гадагшаа явлаа, сурахаар явлаа, ажиллахаар явлаа гэдээ яваад өгч байна. Хөдөө явлаа тэнд хэсэг ажиллана гэж яваад өгч. Эсвэл за хэсэг тусдаа бай гэдээ яваад өгч гэрэд барагдчихэв. Хин нэг нь. Гэтэ ялангуяа эмэгтэй талаас гэж би хараад байна. Хэмэрүүл маргаан ч нэг хэсэгтээ үргэлжлэн. Тэгтээ тойр хоёроо салчихгүй, хоёр бие нэгэ сэтгэл хүч зориг байгаа нь. За эртний хүний чинь за эртнийгийн талаас ч юм уу нөгөө хосын чинь талаас бол харилцаан дээр бас эргэлзээд яхаа шийдвч чадахгүй болохоор чамайг боллоо явлаа гэмүүд нэг хэсэг чамайг окей гэд явуулчих магадгүй ирээд байна гэж юм л да. За салъя гэж бол салъя тий. Эсвэл цаг хугацаа хэрэгтэй бодъё хэсэг тустай байж гэж бол тгийа би ч гэсэн өөрөө бодмоор байна гэсэн ийм ирээдүй харагдчих. Гэтэ би энэгээр яг сална гэдэг юм биш. Салах магадлал бол нэг юм 20-30% таа байна. Гэтэ хоёр ингээд хоёр минийг сэтгэл байна, чин сэтгэлээсээ ярилцаад үзүүл ирээдүйд хавсан харилцаа эсвэл одоогийн харилцаатай байгаа хүнтэйгээ тогтвортой аз жаргалтай байх ирээдүй хүлээж байна. Гагцхүү саадуудыг даван туулах хэрэгтэй гэсэн үг. Зарим нэгнийхэн хувьд түр завсарлага аваад харилцаагаа нэг тийш нь болгоно. Гэтэ тэр завсарлага нь заримийнх нь хувьд 20-30% бүр тэр чигээр харилцаа дуусна. За ихэнхийнх нь хувьд бол түр зургийн завсарлага пауз аав гэж ярьдаг шүү дээ. Тийм байх магадaltaй юм байна. За нэг нь бас тустай байхаа нөгөөх нь бас нэг сэтгэлээ ойлгохгүй гэдэг нэг хэсэг маргалтахаас салхаад ингээд тустай байх боловч буцаж ивлэрх шинжтэй байна. За энэ бол 70-60% хосуудын харилцаан дээр бол 20-30% хэлсэн тийм. Бүр энэ харилцаанд дуусах шинжтэй. За ихэнх нь энэ харилцаагаа яаж яагаад хэсэж авч үлдэх хүн хосууд вэ гэхээр энэ дээр нэг гэр бүл эсвэл бүр үр хүүхэдтэй хүмүүс хоорондоо тий бол энэ хүү харилцаан дээр шүд зүүгээд сэт ойлголцох гэж хичээгээд үзээд ер нь бол харилцаа цаашдаа авч үлдэнэ гэж харж байгаа ч уул цааны хэдхэн сар болсон ч юм уу ялангуяа үр хүүхэдгүй гэрэлтэй батлуулаагүй бол харилцаа нь илүү дуусгар болох тал руугаа гэсэн үг шүү. Иймэрхүү ирээдүй бол хүлээж байна тий. Сингл хэдэн сар уулзсан залууга та нар минь үзүүлж байгаа бол боли ийм асуудлуудыг би авч чадахгүй. Зүгээр угаасаа гадагшаа сурах гэсэн ажиллахаар явах гэсэн бас тийм байж болно те тийм ч ингээ яваад үгүй гэсэн шийдвэрт бас хүрэх гээд байгаа харагдаад байна л та. За иймэрхүү зүйлүүд бол ерөөхдөө 2 дугаар их маань хувьд бол бууж байна. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe барихаа бити мартаарай. Баяртай бас комент үлдээгээрэй. За 3 дугаарынх маань таарад уншлаа тавтай байвал энэ хөө Green Jet чулууг сонгосон байгаа. Монголоор юу гэж орчуулахаа сайн мэдэхгүй байна. Мэдж байгаа мөртлөө марччих. За тэгэхээр өнөөдөр юу үзэхээр одоогийн хосын харилцаа чинь цаашдаа ирээдүй ямар байх вэ? Хөгжил твшил байна уу? Цаашдын хандлага болон чиний тэр харилцаанд хандаж байгаа сэтгэл энерги болон хосын чинь бас санаа бодлыг харуулсан хөзрүүдийг гаргасан. Мөн хоёрын дунд ямар саад дотор байна те бас өгөх зөвлөгөө юу вэ гэдэг талаас нь гаргаад мэдээж ирээдүйн хэтийн төлөвийг гаргасан байгаа. За одоогийн та нарын хосуудын байр байдал болон чиний үзэл бодолтой сэтгэл санаатай нийцж байвал та нар маань бүлгийн сонголтоо өргөжлүүлээд үзээрэй. Миний мэдээснээр айгүй их салцсан байж магадгүй. Эсвэл салаагүй махад холын зайны харилцаатай удаан явсан хосуудын энерги айгүй их мэдэрч байгаа байхгүй юу? За хоёулаа 2 уур гадаадын улсад эсвэл нэг нь Монголд. Тэ нөгөөх нь гадаадч байдаг ийм харилцаатай хүмүүс бас нэлээд харагдаж байна л да. Тэгээд одоогийн энерги нь ингээд харахад хоёрын харилцаа бол асуудалтай. Яг ч их салчаагүй. За заримийнх нь хувьд бол хэсэг зур салцсан байж болох юм аа. Тэгсэн мөртлөө ингээд яг хоорондоо харилцах холбоотой байгаа бол харагдаж байна. Хоёрын дунд бас харилцаантай нэг асуудал үүссэн зүйл нь бол мөнгө санхүүтэй холбоотой байж болно гэж харагдлаа. Ер нь бол миний мэдэрсээр бол чи Монголдоо эхнэр нөхөрийн хувьд үзэж байгаа бол тэ нөө
чи Монголд өөр хүүхдүүдэд хараад үлдсэн одоо амьдралын эрхээр одоо нөхөрчин эсвэл найз залуучин те ингээд амьдралаа мөнгө санхугаа дээшлүүлээ гэдэг үүднээс гадны орны холын орныг зорин явсан. За эсвэл хөдөө орон нутагт уурхаад ч байж болно. Эсвэл маш хөдөө удаан айгүй ажиллаар явдаг хүмүүс бас байдаг шүү. Тэгээд бас явцсан холын харилцаа байж болно. Гэтэ нэг хоёрын дунд юм жоо асуудлууд байгаад байна. Чиний хувьд бол залууга илүү мөнгө санхугаа бодоод амьдралаа бодоод холын замд явсан гадагшаа явж ажиллахаар эсвэл хөдөө орон нутаг руу ажиллахаар явсан гэдгийг нь ойлгодог. Болохоор одоогийн байдлаар чи өмнө одоо өнгөрсөн ч юм уу саяхан болтолт хоёрын дунд нэг юм яг харилцаа чинь ууршилж өгөхгүйтэй саягч салаагүй. Гэхдээ ингээд холбоотой мөртлөө нэг юм гоё романтик харилцаанд хөндөй байхгүй болсон, хөндөй хүйтэн болцсон байсан харагдаж байна. Тэгээд одоогийн байдлаар чиний хувьд бол илүү төвчээртэй харилцаан дээр хандаад илүү өөрийнхөө хувьд шинэлэг энерги гаргаатай найз залуу юм нөхөртөө өөрөө холбоо бариад юмхан бичээд уулзъя. Эсвэл би байгаа газар чи яваад очиж гэдэг юм нэлээд юм харилцаан дээр илүү шин сэтгүүтэй байж, илүү төвчээртэй байж харилцаагаа урагшуулахыг хүсэж байна. Ялангуяа хоёрын дунд удаан хугацааны холын зай байсан гэж харагдаад байгаа хгүй. За зарим нь салцсан байж байгаад бас ингээд нийлэх гээд нааштай болцсон хүмүүс байж болно. Зарим нь бол зүгээр л амьдрал мөнгө санхүүгийн шаардлагаар холын зайд явсан тийм нэг нь би түрүүлсэн ба ажиллаж амьдрахаар гадагшаа явсан мөнгө болохоор гэр бүлтэй чамд хөөх хүүхдэд ч юм уу ингээд мөнгө төгрөг олж ирэхээр явсан байж болно гэж харагдаж байна. За нөгөө хүний энергийг харахад бол чамайг сэтгэл нь байна. Чамд бол өмнө хоёр үйл ойлголцол болоод салсан ялангуяа бас мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар гэр бүлийн хүмүүс аяг их маргалддаг шүү дээ. Тийм байсан бол одоо энэ хүн тухайн үедээ хоёрын харилцаанд асуудал үүсэнд бас энэ хүн хангалттай мөнгө олоогүй байсан болохоор асуудлууд харилцаанд чинь янз янзаар тулгарсан гэж харагдаад байгаа хгүй зарим хүмүүсийн хувьд. Тийм болохоор одоо хүн илүү материалик болоод бас илүү чамд цаг зав мөнгө санхүүгээ зарцуулъя гэж бодож байна. Гэхдээ бас энэ хүн амьдралынхаа балансыг хадгалах хэрэгтэй байна гэсэн байдалтай байгаад байна. Ер нь бол айгүй их салсан гэдэг зүйлүүд бол гарч ирээд байна л да. Одоо яг энэ дээр хардгууч энэ 4-5 хүзрийн хамгийн дээд талын хүзрийг харахад 6 хэсэг юм байсан аахгүй. Салсан хосууд буцаж нийлж байна. Эсвэл холын зайнтай байсан удаан хугацаанд уулзаагүй ч салаагүй ингээд хоорондоо харилцаа холбоотой байсан хосуудын манд хувьд бол одоо нэг асуудалтай байсан, сэтгэлийн шаналгаатай байсан харилцаанууд чинь явааны гайгүй сайжрах тал руу хандж байгаа. Тэ харагдаж чинь зарим нь бол салцсан байж байгаа нийлэх тийшээ болоод байна гэж. За чи төвчөртэй байгаад хандлагатай илүү анхаарал илүү романтик байхыг хүсэж байгаа бол залуучин харилцаагаа нэлээд амжилттай байлгахыг хүсэж байна. Чамайг их хүсэл тэмүүлэн байна. Чамд илүү материалын талаасаа бас тусаж дэмжих хүсэлтэй гэж харагдлаа. Одоо нөгөө нэг холын зайн гэхээр заримдаа хосууд нэгэн сурахаар явсан байж бол эсвэл хоёулаа гадагшаа явцсан тий ажилладлаа бодоод явцсан байж болно. Эсвэл хоёр танилцаад хэдэн сар болоод чи сурахаар ч юм уу ажиллахаар өөр улс руу явцсан бол нөгөө чинь ч гэсэн бас гадаадын орн руу ч юм уу яваад өгцөн. Ийм бас хосын харилцаатай хүмүүс байна. Тэгээд нэг хэсэг харилцаач нэлээд бүр нэлээд савлгаатай болж гисэн. За яг бүр дууссан юм уу гэхээр яах вэ хаяа нэг юм бичдэг. Хаяа нэг видео кол хийдэг ч юм уу те ийм байсан. Үүнээсээ болоо зовлон шаналл бол хоёрын харилцаанд бас байна. За яг эхнэр нөхрийн хувьд бол хэлсэндээ салахаас өөр аргагүй байсан шалтгаан нь салахч холын зайд байх байсан шалтгаан ерөөсөө л мөнгө санхүүтэй холбоотой. Материалын зүйлтэй холбоотой. За миний ханд ч юм уу те ингээд чиг байж би гадагшаа аваад мөнгө төгрөг олоод ирээ гэд явсан. За тэгээ мэдээж гадаач очингуудаа удаан хугацаанд нөгөө нэг холын харилцаатай байхаар хосууд нэг хоёр биендээ итгэхэ болоо ч юм уу гомдлоод маргалдаад ирдэг шүү дээ. Итгэлээ алддаг. Удаан гадаад байцсан юм чи энэ хүн намайг сэтгэл нь ямар байгаа юм бол өөрчлөгдсөн болов гэдэг ингээ айдсаас болоод хоёрын харилцаанд бас юм саадууд үүссэн бас баг зэрэг хэрүүл маргаанч үүссэн байж магадгүй харагдаж байна. Тэгэхээр хоёрын дунд байгаа саадууд бол анхаарах зүйлсүүд юу вэ нэ гэхээр за ер нь бол уулнал гэр бүлийн хүмүүс бол үр хүүхдүүдэд бодоод хийхиндээ тунирахгүй холын зайгаа ойртуулад яаж хийж байгаа уулзаж буцаж дахин нэг групп бол болох хэрэгтэй гэж харагдаж байна. Чи ялангуяа тэр хүний л өөрөө үйлдэл хийхийг хүлээгээд байгаа бол бас заримдаа чи бас өөрөө төрүүлж үйлдэл бас хийсэн ч болно. Дандаа нөгөө нэг нэмэгтэй хүний хувьд бол эрэгтэй хүн гуйхгүй бол гэдэг одоо нэг юм стереотип бодол гэдэг чинь юу гэдэг вэ? Хэвшмэл ойлголттой.
байхгүйгээр ингээд өөрөөсөн болгоё бүтээ яаж гэдэг юм би чамаа сансан шүү гэдэг юм гоё романтик зүйлийг өдөө төх юм бол одоо энэ хүн чинь цаашаа явах гэсэн хүн чинь наашлах боломжтой гэж харагдаж байна. Тэгэхээр юусе харилцаан дээрээ юусе баг зэрийн асуудлыг үл тоогоод ингээд жоохон ууршлаа зүтгүүлээд байх хэрэгтэй. Тэгвэл уулна айху боломжууд байгаад харагдаад байдаг. За чиний зүгээс бол уулныг төвчээд одоо өмнө нь бол яг хоёр үнэхээр салаад явсан тий салыг салсангүй салаа зам ирэхээ саллаа гэж яваад одоо энэ хүн чинь аашлаад ирж байгаа байхгүй юу. За хоёлаа буцаж болгоё бүтээгээд чамдаа ингээ холбоо бариад эсвэл гинт удаан хугацаанд тав байсан хүн чинь гинт гараад ирсэн. Тэгвэл чиний удаа нэлээд баярлалаа. За энэ харилцаагаа авч үлдээ. Энэ удаа би өнгөрсөнд хүрэгцэн байж магадгүй те. Одоо нэг төвчээртэй байя гэсэн байр суурьтай бол айгүй бас байгаад харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө бол зөвлөгөөн дээр юу гэхээр үнэхээр ялангуяа үр хүүхдтэй хүмүүс бол үр хүүхдүүдэд бодоод айл болох зөв шийдвэр гаргаад сэтгэл хөдлөлөөрөө биш тэгээд харилцагаарыг логиктой шийдвэр гаргаад тэгсэн мөртлөө бас уян хатан байгаад энэхүү харилцаагаа авч үлдэх шаардлагатай байна. Ялангуяа үр хүүхдтэй хүмүүсийн хувьд бол тийм байна гэж сахиусууд минь зөвлөж байна. Чи ганцаараа явах эрмэлзэлтэй би ганцаараа ялангуяа одоо ингээд нөхөрөөсөө салъя гэж бодоод ч юм эсвэл удаан хугацаанд угаасаа гадна байсан эсвэл хол байсан тий эсвэл хөдөө ажиллаар яваад ирдгүү ч юм уу ийм байсан үнтэй хүн тэр хүнтэй байсан байгаагүй би амьдралаа аваад үр хүүхдээ аваад явсан юм аа гэж бодож байгаа бол нийлэл гэж болж ивэл энэ бодлоо илүү орхигдуулаад гомдол зүрх сэтгэлийн шахнаас илүү логикоор тархилгаараа бодож үзээ бас үр хүүхдээ бодоо тий бүтэн байлгасан дээр бидтэй тий өнчин байлгаж ахаар гэсэн тийм зөвхтгтэй зүйлийг бол энд сахиусууд маань бол хэлж байна л да. За тэгэд ирээдүйн хувьд бол ерөөхдөө хараад байх нэ. Хараад байхад бол нэг хэсэгт хоёрын харилцаа чинь наашлахчаад уулын тал талаас хоёулаа хичээж эхлэх байгаа байхгүй санаа бодол нь тийм байгаад байна. Байр байдал нь бас тийм байгаад байна. Гэтэ яг нэг талдаа шийдэж чадаагүй юм байгаад байна. Тэгэхээр хэсэгт хоёрын харилцаа нийлэх салхтаар нэлээд эргэлзээтэй байх бол тэгтээ хоёр чин сэтгэлээсээ ярилцаад итгэл найдвараа тээж чадах юм бол харилцаан чинь шин боломж эхлэлт авирдана. Өнгөрсөн тэгтээ сөрөг бодлоод эсвэл итгэх өөрийгөө хамгаалах үзэл бодолч байдаг юм уу те эго байдаг. Энийгээ дараад өгчвөл аюулгүй хурдан буцаж харилцаа чинь сэргээд ялангуяа салцсан байсан эсвэл холын зайны харилцаатай байсан хосоодын маань харилцаа сэргэн гэж бол ирээдүйн чиг хандлагатай бол харагдчих байна. Ер нь бол нэг утгагүй. Тэгэхээр тал талаасаа бас буулт хийх юм зөв. Гэхдээ харилцаагаа илүү хурцсахъя, хурдан эвлэрья гэж бодож ивэл одоогийн чиний бодож байгаа харилцаан дээр шинэлэг хандлагатай бай. Жохоо өөрөө төрүүлж юм бичээд нэг буулт хийгээд төвчээртэй байгаад үзье гэсэн санаа бодолч бол айгүй зөв гэж харагдаж байгаа юм. За энэ дээр анхаарал явуучвал те энэ харилцаач ерөөдөө бас дээсэн чин сэтгэлийн гүнээс ярилцах хэрэгтэй. Гэтэ чи бас 1000 чин сэтгэлээс ярилцъя гэсэн чинь энэ хүн дээр чинь бас нэг баг зэргийн алгуурхын энерги мэдрэгдээд байна л да. За юу ч гэсэн бид хоёр жоохон асуудалтай байсан хүмүүс юм чи уулзаад үзье. Явцыг ажиллая, байдлыг ажиллая гэсэн байр суурьтай байгаад байна. Тэгэхээр энэ хүнийг нэг яаруулаад жоохон адуу зан гаргаад хэрэг байхгүй. Тэгээд хүний аясаар явж хахад бас зүгээр. Энэ хүн бол ямар ч лээс одоо илүү мөн сангуугаа бодож амьдралаа дэвшүүлэхээр явсан хүн байсан бол одоо илүү санхүүгийн чадамжтай болоод өөрч чинь болон өөр хүүхэдтэй эсвэл найз зөхөндөө ингээд цаг заваа гаргах материалын байдлаар туслахад бол бэлэн сэтгэл зүйтэй байна шүү. За тэгээд эдгээр зүйлүүдийг анхааруулаа ирээдүйд хоёрын харилцаа бол ерөөдөө болж бүтэхгүй юм алга нэг жоохон эргэлзээтэй саад байна. Сайн ярилцах хэрэгтэй ингэснээр харилцаа чинь буцаж хэвэн болоод бүх зүйл ер нь аюу хурдан хугацаанд хэдэн хоногийн дотор ч юм уу ингээд сэргэнэ гэж харагдаж байна. За тэгэхээр зөвлөмжүүдээ бас таахад зүгээр юм. За зөвхөн саяхан уулзсан нэг хитгэн удаа уулзсан хүмүүс нэх бол энэ хөд 3 сонголтыг бол ер нь бол нэг хийгээгүй харагдаж байна. Ер нь бол ихэнх нь удаан хугацааны харилцах холбоотой байсан түүхтэй тодорхой хэмжээгээр төр зур салцсан байсан эсвэл нэлээд эргэлзээтэй байсан харилцаа гэж харагдаж байгаа хгүй. Тэгээ одоо нэг буцаж гайваас хөдөж гарч ирээд холбогдоод учир зүгөө олохоо олонгоо алдаад байгаа нэг юм айтаахан нааштай ирээдүйгөө тэ одоогийн байдал бол харагдаж байна. За тэгээд ирээдүйд нийлэх боломж байна. Их энэ эргэлзээгээд авчвал сайн ярилцаад үзвэл хоёр биенээ гих чин сэтгэл
өөрчлөлтийг гаргаж чадвал та хоёрын ирээдүй бол гайхалтай өөрчлөлтүүд, гинтийн бөгөөд хурдан өөрчлөлтүүд хүлээж байна. За тэгээд өмнө одоо зүгээр одоо хосын харилцаатай байгаа өөр хүүхдгүй байсан бол гинтл хүүхдтэй болдод юм уу те. Гинтл нэг гэрч орд амьдраад за гинтл ингээд хормой батлуулдаг ч юм уу те, бас юм гоё гинтийн үйл явдлууд болох шинжтэй харагдаад байна. За эдгээр зүйлүүдийг бий болж мэдэрлээ. За ингээд үүгээр 3 дугаарынхын нэмээ таарад уншлага өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баяртай.